За сайн байцгаана уу манай гал мохоттой одоо fire sign-ийн одоо сайн байцгаана уу? Энэ ордонд бол хойно арслан нумын ордныхаа хамаарж байгаа шүү. За хойно арслан нумынхан одоо өөрсдийгөө одоо fire sign буюу гал мохоттой гэж ойлгох нэ. За энэ ордныханд манай одоо хэн эсвэл одоо юу таныг зорин ирж байна гэсэн уншлага байна. За эндээс харахад бол одоо танд одоо хайр таны одоо хайр сэтгэл бас шинэ ажил хүлээж байна гэж хэлэхээр байна. За одоо өнгөрсөнд одоо за энд одоо эхлээд хайрын ярьчихъя гэж бодож байна л та. Тэгээ бас өшөө бас одоо танд шинэ амьдралын эхлэл ирж байна гэсэн байна. Нэг юм дуусаж одоо нөгөө өшөө шинэ амьдралын шинэ цикл эхэлж байгаа юм шиг ингэж харагдаж байна гал мохоттой улсуудад. За өшөө манай fire sign-ийнхан бол энд одоо ингэж харагдаж байна л да. Одоо зарим нэг нь одоо ямар нэг хайр сэтгэлийн холбоо юм уу эсвэл зүгээр ийм ажил төрлийн одоо ийм холбоотой байсан хүн одоо хайр сэтгэлтэй болж одоо хоорондоо одоо тийм ээ хайр сэтгэлийг үүсгэх нөгөөний хэсэг нь болохоор зэрэг одоо гэр бүлтэй байсан юм уу тийм ээ эсвэл одоо найз охинтой байсан юм уу их нэртэй нөхөртэй байсан ийм улсууд одоо нэг тийш нь болгоцоход асуудлаа нэг тийш нь болгоцоход тань дээр одоо бэлэн нэг мөсөн ирэх гэж байгаа юм шиг ийм айгу нэг тийм тодорхой мессежнүүд байна л да. Энэ зарим нэгэнд нь хамаатай. За тэгээ тань дээр ирэх нэ бүр мөсөн ирэхээр ингэж харагдаж байна. Зарим нэг нь болохоор зэрэг одоо хамт ажилдаг байсан одоо юу гэдгийг таны эргэн тойронд байсан ийм хүн те одоо найз ч юм уу тийм ээ найз байж бас болж байна те. За ийм хүн одоо таны одоо хайр сэтгэлийн холбоотой болох тий. За ийм хайр сэтгэлийн асуудлууд байна. Хайр ирэх нэ танд. Нөгөө талаас одоо та гинтийн ажил төрлөөс одоо гинтийн мэдээ авч одоо ажлаа солих юм уу тийм ээ шинэ ажил харагдаж байна л да. Энд эсвэл одоо тань ажил төрлөөс ч авсан гинтийн мэдээ таны одоо эргэлзээх төрүүлж та өөр шинэ ажил сонгох, шинэ ажилд орох тий ийм байдал харагдаж байна. Одоо гинт утастад одоо эсвэл гинтхэн одоо таны албан тушаалыг бууруулах юм уу? Аль эсвэл одоо таны одоо хүсгүй байгаа юунд аваачих юм уу? Тийм ээ. Одоо positionд тий. За энэ байдлаас одоо та ажлаа солихоор шийдэх ч юм уу? Ямар ч байсан шинэ ажил байна. Тэгтээ яг хуу нөхцөл байдал энэ л яриад байна л та. За ийм юм байна. За энэ шинэ ажил бол одоо тун ирээдүйтэй таныг одоо энэ нэг хаалга хаагдчихж нөгөө хаалга нэгддэг гэдгийг бас маш сайн санаарай тийм ээ. За энэ хаалгаг хэрв та хаагаад зориглох юм бол дараа нь бас шинэ юм байна. Шинэ ажил яхаарахгүй байна. Энэ шинэ ажил бол одоо таны ирээдүйн амьдралд бас маш чухал шинэ хуудас нээсэн ийм чухал үйл явдал байх гэдэг. Энэ бол одоо таны амьдралд бол бас сайн нөлөөтэй сайнаар ирэхээр ийм харагдаж байна шүү тий. Ирээдүйтэй таны одоо ажлыг үнэлсэн ийм байдал харагдаж байна. За нөгөө талаас одоо энэ одоо гинтийн мэдээ одоо таныг хямралд оруулсан та одоо яг нэг хэсэг яхаа мэдэхгүй тийм ээ ийм байдал харагдаж байна. Энэ бол зөв юм тий. За энэ одоо юу гэдгийг энэ одоо тодорхойгүй энэ хэсэгт одоо та өөрийгөө тайвшруулж тийм ээ одоо юу гэдгийг одоо медитейшн хийгдсэн байна л да. Бид нэр одоо дандаа бясалгал хийгээд ийн гэж одоо худлаач та. Тэр нь худлаач юу ах вэ? Ер нь бол хийдэг бол тун сайн тийм ээ. Тэгж чаддгүй болвол одоо ямар ч байсан ядаж нэг ухаанаа эрүүл саруулаар сэтгэх цаг хугацаа өөртөө гаргаж тийм ээ тэгээд одоо юу гэдгийг төвчээртэй тий
энийг одоо даван туулах юм бол одоо аяндаач гэдэг юм уу, танд одоо шинэ ажил, шинэ амьдрал одоо орж ирэхээр ийм харагдаж байна тий. За ер нь бол яг бясалгал хийж чаддаг улсууд нь хийх юм бол одоо маш үр дүнтэй гэсэн ийм мессеж өгж байна. За тэгээ ер нь бол яагаад ийм бясалгал яриад байгаа юм бэ гэхээр зэрэг энд өгсөн мессеж нь болохоор зэрэг одоо хорвоо ертөнц одоо сахиулсан тэнгэрүүд одоо таны талд байна тийм ээ. Гэвч одоо таны хүсэж байгаа одоо хүсэл бол тодорхойгүй байна гэсэн ийм мессеж байна л да. Таны талд байгаа боловч одоо таны төлөө юу хийх энэ бүхийг тодорхой болгохын тулд одоо та нэг хэсэг зуур одоо бас түрүүний миний хэлсэнчлэн одоо санаагаа тодорхой болгох, зорилгоо тодорхой болгох тийм ээ. За ингэсэн нөхцөлд одоо таныг одоо сонсох нь байна тий. За мөн одоо хэрв одоо ийм маргаантай асуудал одоо ажил төрөл дээр юм уу тийм ээ, амьдрал дээр ийм одоо маргаантай асуудал байгаа бол энэ бол одоо таны талч гэдэг. Тэгэхээр та одоо ялалт байгуулсан ялсан баатар болсон харагдаж байна шүү. За ер нь бол хэтэрхий их өөртөө болон одоо бусад хүмүүст одоо хэтэрхий хатуу хандах хэрэггүй тийм ээ. Аль болохоор зэрэг бас нэг жоохон өөрийгөө хайрлсан, хүндэлсэн тийм ээ. Одоо өөртөө бас нэг их хатуу хандалгүй тийм ээ. За энэ бүхэн одоо миний буруу, надаас би юу хийсэн бол энэ гэсэн юм байдал харагдаад байна л да. За энэ дээр бол одоо тэхийн шаардлагагүй болох ёстой юм болдгороо л болж байгаа юм байна тийм ээ. За ийм байна. За ийм мессежнүүд байна. За ингээд миний видеонууд таалагддаг бол одоо та бүхэн лайк, subscribe хийгээрэй тийм ээ. За ингээд тус болсон гэж найдаа. Хүсье баяртай.